Уулуурхай салбарт Монгол хүн юуны учир Монголдо үн цэнэ авдаг болов. Тэдний эрх мэдэл ашиг сонирхлыг хамгаалахын тулд юу хийх шаардлагатай вэ гэж хариулт олон асуудлууд урган гарч ирнэ. Үүний бас нэгэн асуудал нь уулуурхай салбарын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал. Эрүүл ахуйн асуудлын талаарх асуудал байна. Сүүлийн жилүүдэд уулуурхай хөгжтэй хөгжиж уулуурхай салбар манай улсын эдийн засгийн цөм болсон гэж хэлэхэд болох юм аа. За уулуурхай хөгжихийн хэрэг бас хөлдөө бол чөдөртэй хөгжих юм. Энэ нь бас бичигдээгээр хөлгөлтэй. За уулуурхай салбарын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэдэг бол цогц зүйл юм аа. Хэдийн манайхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг ярьдаг хэлсэн эрүүл ахуйн асуудал дээр ерөөсөө огт дуугаа дуургаж чаддаггүй юм аа. За үүнээс чухал асуудал гэдэг одоо эрүүл ахуйн асуудал байдаг хэлэх нь зөв хэрэг ба. За уулуурхайд ажиллаж байгаа уурхайчид маань одоо дуу чимээтэй газар ажиллах одоо шороонд газар дээр ажиллахаасаа үүдэж одоо эрүүл мэндээр хохирч байгаа. За үүнээс тусгааргүй бас нэгэн асуудал нь эрүүл ахуйн асуудал байгаа учраас за хоол ундны асуудал уурхайчдад бол хүндхэн асуудал болоод байгаа юм аа. За уулуурхай салбарт хүнсний асуудал оршуулдаг. За тэр дундаа Монгол хүний хувьд бол махны асуудал уурган гарч ирдэг. За монголчууд бид мах идэж өөрт хэрэгтэй тижэл амин дэвээ авдаг гэтэл за хүйтэн чамдын будаа гимчинд нь монгол хүн хоошихгүй завтай юм аа. За тэр тусмаа хүн нөхцөлд ажилладаг хүмүүстэй зохистой хоол биш. За үүнийг шалгадаг хүн алга мөрдүүлэх журамч алга байна. За үүнийг зохицуулах эрүүл ахуйн шаардлага хангах шаардлага мөрдүүлэхийг уулуурхай салбарын сайдтай уламжлах нь зөв хэрэг үзье. За яг үнэндээ уулуурхай салбар монгол хүний эрх ашиг зөрчигддөг. За гэтэл үүнийг өндөр албан тушаалт нь нүүн дарагдуулдаг. За үүнийг бол хуулийн зорилгоо гэж хэлж болох юм аа. За бошоодуулаа боргонда баастаг элчин ялаар уулуурхай маань нэг юм зөвлөлд орчиход байна. Энэ салбар болохгүй байгаа бүхний төлөө тууштай тэмцэж шинжилгээ хийх хэрэгтэй. За яг ч Монгол ажилчдынхаа хөдөлмөрийн байдал эрүүл ахуйн асуудал цаг дарга хэмжээ авахцад нэгэнтээ болжээ.